Нэг бухал өвсөөр тэмээг бол 2 сар, үхрийг бол 3 сар, хоньыг 4 сар, харин ямааг бол 6 сарын хугацаанд бол тижээд юм байна. За тэгвэл 5 бухал өвсөөр тэмээ, үхэр, хонь, ямааг дөрвийг одоо хэдэн сар тижээх вэ гэсэн тийм бодлого байна. За тэгэхээр ийм бодлогыг бодохдоо бол яг уу гэхээр хибээ ихийн тусламжтайгаар бол бодож болдог. За хибээ их нь олох нь байна энэ өгсөн тоонуудтай. За эдний хибээ их нь болохоор 12 гарна. За тэгвэл нэг бухал өвс 12 хэсгээс бол тогтдог гэж. За тэгхийн бол тэмээ бол нэг сард 6 хэсгийг бол иддэг гэсэн үг. За үхэр болохоор нэг сард энэ 12 хэсгийг бол 3 сар идэх гэсэн учраас нэг сард бол 4 хэсгийг идэх гэсэн үг. За харин хонь болохоор нэг сард яг хөөхөр энэ 12-ыг бол 4 сар идэх гэсэн чинь 3 хэсгийг бол иддэг гэсэн үг. За ямаа болохоор нэг сард 2 хэсгийг иднэ гэсэн үг. За тэгэхээр эдгээр бол хамтдаа нийлээд нэг сарын дотор бол хэдийн хэсгийг идэх юм бэ гэдэг нь болчихё. За тэгэхээр бол 15 хэсгийг бол идэх нь энэ дөрөв нийлээд. За тэгвэл 5 бухал өвс гэсэн учраас нийтдээ бол 60 хэсэг өвс байгаа гэсэн үг. 60 хэсгийг болохоор 15 хэсэгтэй хоочих юм бол 4 сар гэж гарч ирнэ. Өөрөөр хэлбэл тэмээ, үхэр, хонь, ямаа дөрвийг бол яг хөө 5 бухал өвсөөр бол 4 сар бол тижээж чадах нэ.